За Монгол Улсын их хурлын тамгын газар, за Монголын хуульчдын холбоо, за Монгол Улсын их сургуулийн Герман Европын төвдөр хамтраад одоо хууль боловсруулагчдын сургалтыг за 2 дугаар сарын 10-наас 13-ны өдөр одоо зохион байгуулан ажиллаж байна. За Монгол Улсын үндсэн хуулинд бол хууль санаачлагч одоо 3 субъект байдаг. За Монгол Улсын ерөнхийлөгч, за Улсын их хурлын гишүүн засгийн газар гэсэн одоо 3 одоо хууль санаачлагч бол одоо тусгаарлан заагдсан байдаг. За энэ хүрээнд бол одоо хууль санаачлагчдад хамгийн ойр хуулийн төслийг боловсруулахад за их хурлын тамгын газрын одоо холбогдох албан хаагч нар, засгийн газрын хэрэглэх газрын албан хаагч нар, за Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын албан хаагч нар, за мөн улсын их хурлаас бүрэлдэхүүн удирдлага томилогддог байгууллагын албан хаагч нар бол энэ хуулийн төслийг за боловсруулахад онцгой одоо хувь нэмрээ оруулдаг. За энэ хүрээнд бол нийт холбогдох байгууллагын 52 одоо албан тушаалтнууд энэ сургалтанд хамрагдаж байна. За энэ сургалтын гол онцлог асуудал нь бол за хууль зүйн салбарт одоо тэргүүлэх чиглэлийн эрдэмтэн багш судлаач нар болон за яг энэ хууль боловсруулах үе шатанд одоо онлын хувьд, практикийн хувьд оролцож исэн багш нар энэ сургалтыг одоо орж байгаагаар их онцлогтой болж байгаа. За ингэснээр нь бол цаашид одоо чанартай хууль нөлөөг одоо сайжруулах, за холбогдох судалгааг хэрхэн хийх вэ те. Ингэснээр яг эргэн төвтэй, хүн төвтэй иргэдэд одоо хууль одоо яг хэрэглэхэд одоо хялбар, энгийн ойлгомжтой байх. За энэ нөр хэрэгжих боломжтой байхтай ийм зохицуултуудыг бол тусгахаар сургалтанд одоо хамрагдсан хүмүүстэй мэдээлэл бол олгож байгаамаа.